За. 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтах бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан л да. Тэгээд 12 онд эрчимжүүлэх тухай, хэрэгжлийг хангах тухай гэдээ бас тогтоол гарч ирсэн. Ер нь тэгээд төмөр замын талаар бол баг төмөр зам барихад хил рүү чиглэсэн төмөр зам барихад баг аймаг болгон Сүхбаатар, Дорногов, Өмнөгов гэдэл аймаг болгоноос баг төмөр зам урагшаа чиглэх ийм хандлагатай яригдж ирсэн. 12 он 10 онд бол бас эдийн засаг өсөлттэй ийм үе байсан. Одоо бол эдийн засгийн хувьд бол их хямралтай байгаа юм уу л дээ. Тэгээ ярьж энэ олон төмөр зам дотроос хамгийн түрүүнд барих ёстой эдийн засгийн үр ашигтай төмөр замыг бол 5 толгой гашуун сухатын төмөр замаа гэдгийг бол хэлж ярьж ирсэн. Тэгээ одоо 5 толгой гашуун сухатын төмөр зам ярихгүйгээр хамгийн түрүүнд одоо энэ зүүн баян хангийн мандлын төмөр замыг оруулж ирж байна л да. Энэ тийм одоо энэ 5 толгой нүүрс өөхөөс илүү эдийн засгийн хурдан шуурхай эдийн засгийн үр өртгөө нөх ийм ач холбогдолтой болоод оруулж ирж байгаа юм уу? Тэгээд тэрбум гаруй төгрөгөөр барина гэж байна. Энэ тэрбум гаруй төгрөгийг ер нь ямар хугацаанд нөхөхий? Доллараар тий. Доллараар. Ямар хугацаанд нөхөхий? Эргээд улсын өр зээлэн дээр дарамт болох юм биш үстэй гэдгийг асуумаар байна. Тэгээ концессийн гэрээгээр барина гэж байна. Хамгийн түрүүнд 5 толгойхоо төмөр замыг концессийн гэрээгээр барих юм биш үү? Энэ бол Монгол төрийн бодлого, зам тээврийн яамны бодлого байх ёстой биш үү гэж асуумаар байна. Өөр зүйлгүй. Гамбат сайд хариулъя. За, Болор жилийн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр 5 толгой гашуун сухатын чиглэлийн энэ төмөр замын шийдвэрүүд нь гарсан учраас бол энэ хилцэл хийж байгаа. Тэгэхээр бол эдийн засгийн үр ашигын ач холбогдлын хувьд бол 5 толгой гашуун сухатын энэ төмөр зам бол ач холбогдолтой бол ойлгомжтой байгаа. За, энэ зүүн баян ханги чиглэлийн төмөр зам бол одоо шийдвэрээ гаргачих юм бол бид тэгээд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулна. Тэгээд дараад нь мэдээж барилгын ажил бол эхлэх ёстой юм аа. Тэгэхээр барилгын ажил бол энэ жил эхлэхгүй одоо техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулаад хөрөнгө босгосон тохиолдолд бол эх жилээс баригдана гэсэн ийм төлөвлөгөө тооцоотой байж байгаа. Тэгэхээр энэ зүүн баян ханги чиглэлийн энэ төмөр зам бол судалгаа тооцоогоороо бол 14 жилд зардлаа нөхөх ийм урьдчилсан тооцоо гарсан ийм зам аа. Адилхан гишүүн асуулт асууя.